Хэрвээ танихгүй хүний тулгалдаар амь насаа зинжин тавин тоглоом тоглох болбол яах вэ? Хоёр хүн гинэт нууцлаг баар нь сэрнэ. Тэд яаж ийснээ ч өмнө юу хийж байснаа ч сандаггүй. Цаана нэгэн чимээгүй баармен зогсно. Түүний нэрийг Дисим гэдэг. Тэр ганцхан тайлбар өгнө. Тэд амь насаа зинжин тавьсан тоглоом тоглох ёстой. Дартс, боулинг, хүзрэг гэдэл. Тэд тоглоо тусам тэдний жинхэнэ зан чанар ил гарч эхэлнэ. Айдас, уур, хайр, атаархал гэдэл бүгд ил болно. Аажмаар марцагцсан тусамжууд нь иргэн ич өхлийнхэн шалтгаанаа санана. Тэмээ. Тэд аль хэдийнэ өгсөн ба. Энэ зүгээр нэг тоглоом биш. Энэ бол шүүлт. Хар үстэй эмэгтэй хамт дээсэм тэднийг ажиглаж дүгнэж шийдвэр гаргана. Хин нь диваажинд очих вэ? Хин нь тамд онох вэ гэдгийг. Анги бүрд шинэ хүмүүс, шинэ үйл явдал гарна. Зарим нь эмгэнэлтэй, зарим нь тавгүй, зарим нь сэтгэл уйраамаар. Сайн хүн гэж яг юу вэ? Хэн үнэхээр аврах ёстой вэ? Оригинал аниме Death Parade 10-аас 10 Jet Billiards богино хэмжээний киноноос үүдэлтэй болохоор эхлээд үзвэл илүү ойлгомжтой болох байх. Өдөр бүр нэг аним.